Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бидэнд биеийн болоод сэтгэлийн зовлон их байдаг. Хин нэгэнд итгэж энэ бүхнээ хэлж ярих хүсэл байвч яг яаж илэрхийлэх, тухайн хүн хэрхэн хүлээн авах талаар их боддог. Хүний сэтгэлийн нууц, итгэлийг зөв эерэг хүлээн авч хүмүүндээ туслана гэдэг хүний хамгийн сайхан чанар шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо нийгмээсээ гадуурхагдж байна. Одоо хүмүүсийн харилцаа хүнлэг биш байна. Амьдралдаа итгэлгүй болгож байна. Хамгийн анх энд орж ирээд хамгийн анх яриа сонсох өрөө бас тогтоо байг гэд. Тэгэд ямар ч байсан тэр нэг кабинетийг бид нэр өөрчлөө, өөр кабинет өгчих жоохон том талбайтай газар өгчих. Тэгээд энэ талбайг бид нар ингээд сонгоод бүтэн засвар хийгээд тогтчуулаад 55 м квадрат талбай. Тэгээд айгуу гоё хурдан бүтсэн хурдан гэд хийгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд түүний эцэг их асан хамгаалагч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй мэрэгжлийн боловсон хүчнээр хангагдсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх Танхим оюу толгой компани хөрөнгө оруулалтаар нэгдлээ. Тэгээ энэ төв маань ерөнхийдөө одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн одоо мэрэгжлийн туслалцаа зөвлөгөө авахт нь маш их нэмэр оруулах бах. Тэдгээр хүмүүст бол сэтгэлийн дэм өгөх нь хамгийн чухал. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх Танхим Хаяг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дугаар хороолол, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв. Ивент итгэгч оюу толгой хязгаарлалтанд хариуцлагатай компани. Утас 88 техник 85 36 77 77 20 техник.